Халх Монголын ханга хаан буюу одоогийн Ар ханга аймгийн Хужиртын гол орчим төрсөн. Тэрээр Сүнтал хэмээх жирийн нэгэн малчны хүү байсан боловч түүнийг халахын түмэн хаан хөндүүлэн цөхөр сайн ноёны хойд дүр хэмээн үзэж Монгол аяар хөндлөн тавьж байсан. Тэгвэл цөхөр сайн ноён гэж хэн бэ? Цөхөр сайн ноён нь бидний сайн мэдэх Батмунх Даяаны ач хүү юу? Лувсан бэрнэлээ 1660 оноос хойш 19 жил төвдөд амьдарч суралцаж байгаад буцаж ирээд шашин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан бөгөөд Заян хүрээнд 1696 онд байгуулагдсан Бөндөн нэртэй сүмийг Лувсан бэрнэлээ өөрийн лавран болгон суужээ. Ар ханга аймгийн Цэцэрлэг хотод байх тэрхүү Заян гэгэний хүрээг анх 1631 онд Ламын гэгээн, Заян гэгээн, Ширээд гэгээн хэмээх 3 их гэгээн энэ газар төрж хоноглохдоо хэнийх нь аяган цэцэг ургасан нь өөрийнхөө хийдийг байгуулъя гэж тохирч. Тэгээд Заян гэгээний аяган цэцэг дэлгэрснээр Булган уулын өвөрт энэ хийдийн суурь тавьжээ. Хийдийн ард буюу Булган уулын энгэрт бурхтын хүрэг байх бөгөөд борон дугаагдах тусам улам тодордог. Хэлмэгдүүлэлтийн үед эдгээр бурхтын зургийг арилгах гэж оролдож чадаагүй байгаад судлаачид одоо хүртэл хийдийн хөх тоосго бурхан зурсан будгийн найрлагыг тайлж чадаагүй байгаа ажээ.